Сонсогч та бүхэндээ өвчин мэдээг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ нэг болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 4 сарын 28-ны даваа гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Амьд Бахтэр хүүхдийн нэгс бяцхан гидсэн дад жаргал бэлэглэн мөн SK Media Android TV болж шинжлэгдсэн байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 178 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо бүгдэнд нь аягалаа. Тэгэхээр ami@mjlradio.com руу та мэйлэр цагтлуудаа илгээх нь. За дээрээс нь манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа хэсэг рүү нөрөхөөр шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дарж ороод цагтлуудаа илгээгээрэй. За мөн холоос илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р гудамж 34-р барилгаад 6 давхар Дэлхийн монголчуудын эмжил радио хэмээн хаягл явуулаарай. Нэвтрүүлгээ YouTube-ээс нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайхаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За сонсогчдоо бүгдэнд нь өчийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийнхэнд сонсогчоос ирсэн загтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд хугацаа нээдэг. Өнөөдөр шууд хугацааг нээхэд таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг бас нэвтрүүлгийнхэнд хэлэх зүг болоо гэж бодлоо. Ингээд ирсэн загтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Би одоо 35 настай. Нэг хүүтэйгээ хамт амьдардаг. Миний амьдрал бусдын лайдал хоос сонгоос хоолтой хүртлээр зүтгэж амьдралаа сайхан болгохын төлөө зүтгэж иржээ. Хантайгаа 7 жил хамт амьдарсан баяр гуниг бүгдийг бид хоёр туулсан. Алдаа оноогоо туурж яваад одоо л нэг сайхан болгон дээ гэж байтал хайрт ханыг минь бурхан гинэтэл юугүй яах хийхин зурггүй аваад л явчихсан. Итгэж чаддгүй, итгэхийгч хүсэхгүй явсаар жил хагасын нүүрийг үтсэн байна. Сэтгэлээр унаж нэг хэсэг уусан. Хүүгээ бодоод өөрийгөө баг багаар татаж хариуцлагатай амьдрахыг өөртөө сануулсан. Хүний нүдэнд гаднаасаа харахад болоод л байгаа юм шиг царайлж авсаар үнэхээр залхаж байна. Амьдралаа дахиад л шинээр эхлүүлэхээр гарсан дахиад л хоолтойгоос хоосонгоос. Өнөөдөр би үнэхээр ганцаардаж шантарч байгаагаа анзаарлаа. Зөндөө ч их байлаа. Өнөөдөр анх удаа нөхрийгөө хүү бид хоёрыг орхиод явсанд гомдож зөндөө их байлаа. Би яаж шинээр эхлэх вэ? Би яг яах ёстой юм болоо? Хүн хүнээрээ үнэхээр дутдаг юм байна. Хэмээн нэрийн утсан нэгэн бүсгүйгээс цагтлаа илгүүлсэн байна. За тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа харилцах сэдв хань ижлийн алдахын зовлон хамтдаа ярилцсан. Тэгээд энэ бүсгүүд ч гэсэн магадгүй та энэ зовлон туулаад гарсан бол яаж даван туулсан, яаж эргээд болсон маш хэцүү. Тийм болохоор яг адилхан зовлон туулсан хүмүүс нэгэндээ бас зөвлөгөө өгч урам өгч чадах бах. Тэгэхээр хүнд 3 төрлийн л зовлон байдгаа гэж хэлсэн байдаг тийм ээ. Өсгийн цагт эцэг эхээ алдахын зовлон, үдийн алдалд хань ижлийн алдахын зовлон, өглөгийн цагт үр хүүхдээ алдахын зовлон гэж. Тэгэхээр энэ бол 3 зовлон ялдч нэг нь мөн буюу хамт амьдарч байсан тийм ээ. Яг эцээхэн болноо бүтээн гэж яхад хань ижлийн алдахын зовлон бол хэцүү, ганцаараа үлдэн, үр хүүхдийн төлөө тэр бүх үүрэг хариуцлагыг өөр дээрээ аавна. Ялангуяа сэтгэл зүйн асар их одоо хэцүү байдалд ингээ ордог. Тэгэхээр тэрийг та давж гарсан уу? Тийм ээ. Ийм зовлон танд тохиолдож байсан уу? Яаж давж гарсан юм бэ? Энэ талаар хамтдаа ярилцъя. Эфирийн шуудтаас 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. За сонсогчдоо сануулхад таны дуу хоолойг өөрчлөхгүй. Тэгээд яг жил хагас өмнө ханижлаа алдсан нэгэн бүсгүй. Тийм ээ. Тэгээд сэтгэлийн дэм хайрлаач. Яаж энэ болгоныг давж гардг юм бэ? Яг энэ давж туулсан хүмүүс нь л нэгэндээ зөвлөгөө өгөх болоо да гэж бодож байна. Хэцүү. Хүн хүнээрээ үнэхээр л дутдаг юм байна гэж бодлого байх уу. За эфирийн шуудтаас 77 38 83 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Бүгдэнд нь өчийн мэндийг хүргэе. За тэгээ манайхан бас комент хэсэгт холбогдох боломжгүй бол комент хэсэгт бас бичээд өгөөрэй. Сонсогч бүсгүүд маань сэтгэлийн дэм хайрлаад
яавал гардгийг тийм ээ. Мэдээж шууд өнөө маргаашгүй мартаад ч юм уу гів гинт зүгээр болол амьдралын хэвээ хэмнэлд ороод явна гэж байхгүй л хаа л та. Гэхдээ өөр хөвгттэй хүмүүс амьдрах хэрэгтэй, тэсээ туулаад таваад гарах хэрэгтэй. Тэр тийм амар биш байх. Яаж гарах ёстой юм бэ? Яаж гардгийг, яаж давж туулсан юм. Яг одоо ингээд Монгол улсалж гэлтгүүд мэдлэхийн нэтээр ингээ хараад тахад хавтын хосол байна, гинтийн өвчнүүд байна. Ялангуяа Монголд бол нэг хавдар гэж нэг актер юм. Гарч ирснээс хойш гэр бүлийн гишүүдийг алдчихж байгаа хүмүүс зөндөл байна л та. Эндвийн постууд маш их харагддаг боллоо. Тэгэхээр энэ зовлон туулаад гарсан гинтийн хослоод бүр их хэцүү байдаг юм шиг байна. Сэтгэл зүйн мэдээж хэрэг бэлтгэлгүй байна, юу ч бодоогүй байж байгаа ч тийм ээ. За би хамтран ажиллагчаа танилцуулъя. Тэгээд сонсогч аавна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эмэд бактери хүүхдийн Linux бяцхан гэсэн дааз жаргал бэлэглэнээр ятгаар хамтран ажиллаж байна. За Linux гэдэсний ашигтай бактерийн тэнцвэртэй байдлыг хангана Linux бяцхан гэсэнд аз жаргал бэлгэлдэг байна. Монгол Улсын эмийн бүртгэлд эм гэж бүртгэгдсэн ашигтай бактери байдаг. Тэг ер нь бол ихэнх ашигтай бактери бад буюу биологи идэвхтэй бүтээгдэхүүн гэж бүртгэгддэг байна. 2 тэрбум хүнсний хүчлийн амьд леопилий хийж өссөн ашигтай бактери агуулсан бэлтгэл байгаа. За леопижус ашигтай бактери агуулсан. За Монгол зарагдж байгаа леопижус амьд ашигтай бактери ганцхан байдаг. Энэ нь Швейцар улсын Sandoz компани Linux. За хүүхдийн Linux нь сүн хүчлийн бактери буюу Bifidobacter агуулдаг. За нялх хүүхдийн гэдэсний 80-аас 90% хүртэлх хувь нь Bifidobacter байдаг учраас хүүхдийн биеийн онцлогт нь маш сайн тохирч үүдэг байна. Леопижуулах арга гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр хамгийн сүүлийн үеийн технологи маш өндөр өртгөөр хийгддэг бактерийг амьдаар нь хадгалах технологиг хэлж байгаа юм. За леопижуулсан бактери нь ходоод цусны хүчил тэнцвэртэй хүний биед ороод амьдрах чадвар өндөр байдаг юм байна. Хүний биед аюулгүй гэдэг нь батлагдсан гэсэн. За Монгол улсад эмээр бүртгэгдсэн бол аюулгүй үр дүнтэй олон судалгаар батлагдсан байдаг. Ашигтай бактери яагаад хүний биед хэрэгтэй юм бэ гэхээр хүний биед олон тооны бактериуд оршдог. Тэгэхээр хүний биед 1-2 кг буюу хэдэн их найд бактери байдаг юм байна. Нийт бактери 95% нь ходоод гэсэнд байдаг. За оюун ширхэх газрын тэнцний талбай бүрхэхэр хэмжээний их бактери байдаг байна шүү дээ. Эдгээр бактерийн тэнцвэртэй байдал нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг олон тооны судалгаагаар баталж байдаг байна. Тэгэхээр сүүлийн 40 жилд хийгдсэн нийт судалгааны 80% ашигтай бактерийн тухай судалгаанууд эзэлдэг буюу 1977 оноос хойш хийж байгаа байна. За ашигтай бактери нь хоол боловсруулалтыг дэмжин витамины нийлэгчлэлтэнд оролцдог. Өвчин үүсгэгч бактерийн үржлийг дарангуулдаг. Дархлааны систем нөлөөлж дархлааг сайжруулдаг. Хорт бодисыг сарамжуулна. Ашил үүсгэгчийг арилгадаг байна. За Linux хэрэглэх заалт нь ямар хүн хэрэглэх юм бэ гэхээр гэдэсний хямралын өдгөн хаталт, гэдэс дүүрэх, гэдэсний вирусны энгийн халдварууд антибиотик хэрэглээний эмчилгээний дэмээс сөрөг нөлөөг 2 дахин бууруулдаг. Антибиотик эмчилгээтэй бол заавал хамт хэрэглэе гэж эмчилгээ хүмүүс бас зөвлөдөг байна. Ханаас авах юм бэ гэхээр та өөртөө ойрхон ямар ч хэмээсангаас авах боломжтой байна. Сошиал аягийн Linux амьд бактери гэдэг харахаар ирхнэ. Баярлалаа хамтран ажилласан амьд бактери хүүхдийн Linux бяцхан гэсэн дааз жаргал бэлэглэнээр ятгаар хамтран ажиллалаа. Хамтдаа сонсогчдоо баярлалаа. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв хань ижлээ. Яг тийм ээ сайхан насанд нь алдаад тэрийгэ давж туулсан сэтгэлийн хаттайгаар яаж тэрийгэ даван туулж өөрийгөө сатааруулсан юм бэ гэдээс дээрээс хамтдаа ярилцж байна. Мэдээж хэрэг хүнд сэдв. Гэхдээ энэ бол хүний амьдралд бол маш олон хүмүүст тохиолдож байгаа тийм ээ. Сайхны сонсогч авъя. Бана уу? Бас. Үчим дээ. Үчим. Яа би одоо яг ковиднээс ихнэрээ алдаад одоо 3 хүүхэдтэй. Тэр ихнэрээ алдснаас хойш одоо нэг л болчихгүй тиймэрхүү шүү. Ковид үеэр ковидоор алдсан гэсэн үг үү? Тийм. Яг тэр үед чинь бол хөл хорой тэгээд ялангуяа нэг салахаас хүртэл хийхэд хэцүү байсан шүү дээ. Хөлөм хорой. Тэгээд яаж чадахгүй тэгээд энэ видеоийг хашаахнаас гарчлаа. Одоо гурав бас. Бүгд л 3 хүүхэдтэй. Тэгэхээр та яг тэр хүнд хэцүү үеүүдийг яг яаж давж гарваа? Магадгүй тань сэтгэлийн дэм болж исэн хүмүүс гэдэг ч юм уу тийм. Одоо тэр үед одоо ерөн араас нь уцмал санагдаад байсан л да. Тэгээд би 3 хүүхэдтэй хараад би их байхгүй болохгүй байл. Тиймэрхүү. Энэ гурыгаа л одоо би их хүн болох юм байна. Нүд нөгөө ихтэй даацад хацаагийн босон танаас нь өөрөөсөө шиг. Энэ ачааг би л үр байхгүй болохгүй гэж сэтгэлийн хаттай байж өөрөөсөө нэлээд сая би тэгээд тоглож гардыг даа.
3 хүүхдүүд нь бага насных уу? Бас том нь одоо 12-тэй. Тэр үед 8-тай байсан шүү. 8-тай, 6-тай, 4-тэй гэсэн. Жохон 3 юм үлдсэн байна шүү дээ. Хэцүү ханижлаа алдахын зовлон хэрэгцээ. Ямар ч гэсэн та тэрийг даваад гараад ирж чадсан байна. Ялангуяа эрэгтэй хүн хүртэл хоолоод ингээ 3 хүүхдээ өсгөнө гэдэг бол хэцүү. Даваад гараад ирж чадсан байна танд бас. Цаашдаа ажил амьдралд нь сайхан бүхнийг хүсье. Ер нь хэлийн тэгтээ хаттай байхад тэртэй байхад л бүгдийн янз юм байна гэдэг мэдэрч юм байна. Одоо бол тэгэл амьдралын зорилго 3 хүүхэд. Тэр 3 ухаалт. Ондог байна танд. Баярлалаа. За баярлалаа. Хариу сайхан өнгөрүүлээрэй. За бичиг сайхан өнгөрүүл. За. Яг ковид гэдгсэн. Нэрэл ковидор хайртай татны хүмүүсээ бидэрчүүдээ маш ихээр алдсан да. Тэгэд нэг өглөө босоход нэг нь байхгүй болчдөг. Нэг өглөөс ирэхэд л нэг нь байхгүй болчдөг. Тэгээ дээрээс нь ковид үе чинь нэг яг хөл хорионы үе байсан учраас цалгаас ч юм уу тийм ээ хайртай хүмүүстэйгээ хамт байх ч юм уу яг ном журмаар нь салхаас гүйцэтгэхэд хүртэл хэцүү байгаад байсан. Хэрвээ санаж байгаа бол махан тийм эмнэлэгт явж байгаа хүмүүстэйгээ уулзч чадахгүй асаас ингээ зөрөөд ирж байгаа хүмүүс нь хүртэл уулзч чадахгүй тиймэрхүү байдалтай. Үнэхээр хэцүү байсан. За эфирийн шоу татаас 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Тэгээ өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв ханижлээ буюу ялангуяа алдсан тийм хүмүүсийн зовлон хамтдаа ярилцж байна. Дараагийн сонсогч байна уу? Байна уу чим дургий? За сонсогчоор радиогоо удираагаад өгөөрэй. Байна. Байна таныг сонсож байна. Чимэндээ. Тэхэн чангарах сонсогдгүй юу нэ? Зүгээр. Миний зүгээр нөө чихвчээ сая талчлаа. За зүгээр нөө. Та сэдвээ сонссон тийм ээ? Сансан. Ихш надад нэг 20 жилийн өмнө ханижлээ дөнгөж 37 таахта алдчихлаа. 2 хүүхэдтэй өнчирсэн том нь 8 дугаар анги, бага нь 3 дугаар анги байсан. Биш 3 дугаар анги нь 6 сартай байсан. Бүр нялхаараа. Тэгээд их хэцүү байсан л та. Тэгээд нэг найз өхөн маань туслаад хөрсний мэрэгчлээ өгөн тэгээд хөнгөний мэрэгчлээ болоод ажиллаа. Ингэж ойлцоохгүй гэл. Тэгээд мэрэгчлээ цолол ажиллаа. Одоо энэ мэрэгчлэрээ 15 жил ажиллаж байна. Тэгээд ер нь нэмэлттэй хүн тэгэл хүүхдүүдээ өсөхгүй тул тэгэл хаасаа хонох үйч байсан. Тэгэл цалингаа хооронд ястаа дээрээ бүх юм л зохицуулдаг юм байлээ. Тэгээд юу яасан манай хатмад жохон онцгүй байсан. Би ядж ах トゥ үстэй ээж авахгүй. Ах ихтэй ах トゥ өндөртөө дараа болохгүй гэл 2 хүүхдээ жир. Тэгээд хатмад маань нөхрийн маань өнгөрөнгөт байраа хурааж аваад тэгэл хөөжөөд 11 сард 2 хүүхдээ тэрэл гарч ирсэн үе байгаа. Тэгээд тэр бүлийн найз гэж тэр хүмүүс маань надад таслаад нийтийн байранда авчраад тэгээд би нэг өөр нь хөгжлийн бишэд сонсголоор хөгжлийн бишэд болохоор групп авдаг. Тэгээд группийнхаа мөнгөөр байрны мөнгөө төлөөл тэгэл ямар ч гэсэн тэгэл илүү цагаар юм хийгээл ажиллаа хийж байгаа. 20 жилийн алдаа үдчтэй. Гэхдээ эмэгтэй хүн сэтгэлийн тэнхээтэй байх. Заримдаа бодлого л яг ганцаардах үе байна, чантрах үе байна. Тэгэл даваад тулчжээ. Одоо хүүхдүүд маань том болсон. Том маань Германд амьдарч байгаа. Ажиж амьдрал 2 хүүхдтэй болсон. Мундаг байна. Бага нь одоо оюутан. Нөгөө 6 сартаа маань тий 6 сартаа маань. Тэгэл уг нь нэг ингээл
аав нь багыгаа ингээд байхад нь мөсгөж явахад нь дагаад мөсгөөл яадаг байсан. Тэгсэн чинь ийм асуудал болол яг юм сэтгэлийн тэгшээтэй зөрөгтэй байгаарай л гэж хэлээ да. Сэтгэлийн зөрөгсгөө хэлээд өгч тийм ээ. Амьдрал их баян, амьдрал сайхан хүн тэгшээтэй байхад тэгэл болж юм дөө. Өстой. Танаа хүн нууцшвал яаж яагаад бурхан болчихоо? Юу яасан. Солонгот ажиллаж байгаа ирсэн. Тэгээд ирснийхаа дараа нэг тэр үедээ нэг хүнд мөнгө зээлүүлсэн юм байлээ. Тэгэл тэр мөнгнөөс ингээд өгнө их нар маань төрсөн. Одоо би ингээд 2 хүүхдээ авсан гэж ярьж хөрөөд байсан чинь мөнгө өгнө гинэ нөгөө хүн гээд. Тэгээд нэг ажиж явчихвал би нэг яваад хэрэггүйдээ ихсэн зөрүүл явсан. Тэгээд хүн далуулсан байсан. Бүр нисхийн хогийн цэгийн тэндээс хүн олол. Хүний гарт амнасаа олцсон юм байна. Тий. Бүр 5 сараас нисэх рүү аваачаад бас. Тэр нөгөө нисэх хууж идэх тахгүй. Нөгөө ч бурхан минь өршөөгөл ороод ирдэг байсан. Тэгээд ирэхгүй болохоор гахаад ирүүл зүрхээр хайсан чинь олдохгүй. Тэгээд 102 тэмдэглүүд гэдгсэн. Тэгээд тэмдэглүүлэл яасан чинь өдөөс олсон гэж хэлжээ. Тэгээд их л хатууд байсан. Тэгэл баах. Цаах үйл. Одоо чинь 50 гарсан. Тэгээд ах хүн бас даваал гард юм байна. 2 хүүхдээ ямар ч зэцэн хойд гар харуулахгүй гэж явсараагаар том болгочлоо. Тэглээ 20 жил гэдэг чинь баггүй хугацаа шүү дээ. Тий. Тэ хүүхдүүд нь сайн явж байгаа зөв хүмүүжсэн мундаг би одоо ээж болсныхоо хувьд одоо л баярлалтай хүүхдүүдэд сайн сайхан болгосон доо гэл. Тий. Мундаг байна. Тэгээд эмэгтэй хүмүүст үр хүүхдийн төлөө юу эсэх хийх вэ тийм ээ? Тий. Тэгээд ер нь эрэгтэйчилдгүй эмэгтэйчилдгүй биднэрт гинтийн гай тохиолддог учраас бие биенээ хайрлаж бие биенээсээ сонсож өөрийгөө даачиж ажил хийж хамт олонтойгоо инээлдэж явах стрессээ мартаж зорилготой үнэс байвал тэгээд болдог юм байна. Тэгээ өнөөдөр үдээ зэрэгтэй хүүхдүүд маань сайн яваад баярлдаг, ээжигээ баярлуулдаг, гинтийн гоё сюрприз барьдаг. Тэгээд өөрөө би бас эрүүл сарвал байгаадаа их баярлдаг. Хэвээ мундаг байна. Ямар ч сайхан хүмүүжсэн 2 хүүхдөө таныг одоо сайхан гар дээрээ өргөө явчнаа. Та минь одоо жаргах болсон байна. За амига дандаа сонсдог шүү. Танаараа бүгд сонсдог болохоор та бүхэндээ ажил амжилт хүсье. Баярлалаа тань. Миний Монгол ард түмэн маань бүгд эрүүл сайн сайхан байгаасай гэж бүгдэнд нь хэлье. Баярлалаа танд. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. Амьдралд нь сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За. Хэцүү. Нэг л өглөө хамт байсан, хайрлаж исэн, тийм ээ. Хамтдаа амьдралыг босгож исэн, ирээдүгөө хамтдаа төсөөлж исэн тэр хүн байхгүй болно гэдэг. Хүлээж авах хэцүү. Гэхдээ уруу хөвчтэй хүмүүс явдал тэгэл үхэж ирэхгүй л амьдрахаас өөр сонголт байхгүй юм да. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй. Ээж минь 33 таа өнгөрөхөд ард нь 5 хүүхэдтэй үлдсэн. Аав минь ямар хэцүү байсан болоо гэж бодохоор зүрх сүсэгддэг тий. Тухайн үед хүүхдүүд байсан болохоор өөч мдээгүй ойлгохгүй тэнийг явж аав минь биднийг хойд ихийн гар харуулахгүй дээ гэж ээжийнхэн талынхныг л төшөж дагаж өслөө дөө гэж байна. Үлдэж байгаа хүмүүс яах вэ? Яаж игээд болно доо. Гол нь ялангуяа залуу насндаа орчлон орхих үнэхээр л харамсалтай гэдэг гэж байна. 30 эдхэн настай 2 нэлэх хүүхдтэйгээ үлдэж байлаа. Хэцүү. Хүүхдүүдийн төлөө өөрийгөө гаргуунд хаяад л гэж ах шиг хүнтэй их ярилцдаг байснаа.
байсандаа хэд дахин ажиллаж байлаа. Завгүй байх нь чухал юм блэ гэж байна. Нэрэл тийм бах тийм ээ. Илүү төтөн бодохгүйгээр амьдралыг их л завгүй өнгөрөөж өнгөрөх баха та. За би ханаа алдаад 5 жил болж байна. Эхэндээ бол хойноос нь явмаар санагддаг байсан. Үнэхээр хэцүү байдгийг би ойлгож байна. Дэрэгдэх хүмүүс ч ойлгохгүй байдаг. Өөрийгөө маш завгүй байлгасан. Тэгээд л өөрийнхөө төлөө одоо зүтгэж яваа. Тийм болохоор ганцаараа биш шүү. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж цагтлын эзэн бүсгүйд манаас хандаж үчиж байна. Тэгэхээр энэ шоу татаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Хүн хүнээр дутах юм да. Сайхан дугуй хэдхэн хоногийн өмнө зүгээр л унтаж байгаад өнгөрч өсөн гэнэ. Дүүн өнгөрсөн юм шиг байна тийм ээ. Аав маань ээж өвд болоод бид наймыг хүний гар харуулахгүйгээд ганцаараа өдөө зэрэгтэй сайхан өсгсөн дөө. Энэ харвагийн хамгийн мундаг аав маань гэдэгч байна. За эцэг ихээс долуулаа байлаа. Одоо ганцхан эрэгтэй дүмэн л байна гэж. Дараагийн сонсогч байна уу? Байна уу? Учим төргий. Учимэнд. За дараагийн унтраагаад өгөөрэй. Сайн байна уу? За би нэг 3 жилийн өмнө нэг их нэрийг алдаад одоо 3 хүүхэдтэй байдгийг. Тэгээд ер нь юу гэдэг юм да хэл төвчээр шаарддаг. Одоо би ч одоо үргэлж ер нь шокнаас гардггүй явдаг шүү дээ. Байнга л бодогдоос тоол өгдөг. Итгэж өгөхгүй хэвээрэл. Итгэж өгөхгүй хэвээрээ байдаг. Би ч одоо залуулдаа 36 та. Тэгээд ихэртэйгээ аль 17-8-тагаас байжсэн. Тэгээд алдгаар ер нь хэцүү байдаг юм уу. Тэгээд тэр хүн болохоор өстой өөрийгөө өстой завгүй байлгах л өстой. Тэр мэс тэгээд яг ийм амьдрал туулж удсан хүмүүс л мэддэг болохоор өөр хүмүүс бол мэдэхгүй л дээ. Ойлгохгүй. Тэр ойлгохгүй шүү дээ. Ковид үеэр бол харж байна тий бас. Ковидын дараахан гэсэн үг. 22 юм байна тий. 22. Ер нь тэр мэдгүй одоо яг юу юм бага. Тэгээд өнгөрсөн. Өвчнөр юм уу тий? Тий. Тэгээд нэг менингит гэдэг нэг өвчин байдаг юм л тэгээд тэр юм тий. Тэгээ одоо яг одоо болж байна. 3 хүүхэдтэйгээ явж ил байна. Одоо 3 хүүхэдний хэдтэй вэ? Том маань одоо 18 та. Аваач. Тий. Дараагийнх нь 16 та, дараагийнх нь 6 та. Тий. Баг нь 3 таа та. Ээжээс үлдсэн юм байна шүү дээ. Яг ер нь зүгээр өстө өөрийгөө завгүй байлгаад ер нь бодохгүй цаг үе гэж байдаг юм дөө. Тэгээд бод холгонд сэтгэлсэн болоод идэв тэрнээс тэгээд юм жоохон завгүй л байвал хайр тий. Магадгүй таныг одоо хамгийн сэтгэл санаагаар дэмжсэн гэдэг ч юм уу тий. Тийм хүн байдаг уу? Тэр хүн хэцүү нөхцөлөөс. Ихчээж хоёрт бол баярлалдаг та. Тэр хүмүүс таны хажууд байж тийм ээ. Тий. Тэгэхээр бол цагтлын эзэн бүсгүйд маань завгүй л бай. Тий. Яг ер нь зүгээр тэрийг бол амархан мартна гэсэн бол бэд юм л та. Ер нь насан туршдаа ч мартахгүй байна. Магадгүй нөгөө хит их мартах гад хүчлээд ахаар бүр ч хэцүү байж байгаа тий. Тэгээд ер нь юу гэнэ одоо ер нь л тэгээд мартахгүй нь угаасаа ойлгомжтой юм чинь жоохон юу ягаал өөрийгөө тайвшруулаад явах юм. Юу тэгээд нэг өргөс авсан юм шиг мартна гэсэн ойлголт байхгүй л те. Тийм л ах. Бүхэл өтөг хүн шүү дээ тийм ээ. Тий. Тийм байна. Тэгээд төвчээртэй мундаг байгаараа л хичлээ та. Баярлалаа танд. За баярлалаа. Тэр болтон наз жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Баярлалаа авчиг сайхан өнгөрүүлээрэй. За өнөөдөр бол зүгээр зах цухаас нь төлөөлөл болж хүмүүс маань бол бүгжийн ирчүүд маань, бүсгүйчүүд маань тийм ээ. Яг ямар байсан бэ гэдгийг бол бүгж байна. Хамгийн гол нь яг энэ зовлон өөрөө биеэрээ туулаад ингээ гарцсан хүмүүс нэг нэгэндээ дэм өгтөө арай өөрөөр хандж байгаа. Мартах гэж оролдоод хэрэггүй. Угаасаа тийм хурдан өргөс авах гад ч юм уу тий авсан юм шиг мартна гэж бол аахгүй. Зүгээр одоо юу гэдэг нэг өсөндөө эвлэрээд хамгийн гол нь өөрийгөө завгүй байлаад ирээд хүндлэл амьдрах хэрэгтэй доо л гэдгийг хэлж байна да.
Хүнд сэдв шүү гэж байна. Үнэхээр хүнд сэдв. Нийл хүрээ харамсалтайгаар алдаад өмөрч эмтэрч явна даа гэж байна. Сонсох дуртай шүү гэсэн байна. Баярлалаа. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. Хүнд сэдвээ муу аавыгаа ямар хөрөвдөж байна. Ойлгохгүй байж чадахгүй нэ гэж байна. Яг одоо л аавыгаа баярлуулъя гэтэл аав маань яваад өгсөн дөө харамсалтай. Аав маань дээрээс харж байгаа бол тэнийг охиноо уучлаарай гэд бичсэн байна. Буруу зүрөө явахгүй сайхан амьдарч байхад ачиг нь хариулж байна л гэсэн үг гэж ахмууд итгэлдэг дээ гэж байна. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нэлттэйгээ гадаадаас бол та 88 30 дугаар л залгаарай. За бижигээ маш их санаж байна гэн. Тэгвэл яг хайртай татны хүмүүсийн алдсан хүмүүс бол нэрэл саний залууг маань хэлдгээр зээч мартахгүй бах. Ер нь мартах боломж байхчгүй болоо да. Бүхэл юмтай холбоотой сайхан муухай дурсамжтай бай гэж бодоход хамт явж исэн газар бодогд нэг дуу сонсоход хүртэл санагдана. Тийжсэн да хамт ингэ явж исэн да ийм юм хийж исэн дээ гэл те. За дараагаас сонсогч. Байна уу? Холбогдсон байсан сонсогчоо өрөмдөргөө. Орон за анхад холбогдож шууд FM удирдах гайгүй сонсож байна уу? Зүгээр ээ нөө. За баярлалаа. Ямар ч уучлаарай сэдвээ сонсоогүй байгаа. Ямар ч анхудаа холбогдож байгаа учраас шууд залгаад орцсон баяртай шууд ирчлээ шүү. Та тэгэхээр сэдвээ сонсоогүй гэсэн үг байна тий? Ааха. За тэгвэл өнөөдөр хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүсийн өв гашуу хамтдаа хуваалцаж байна. Ааха. За ойлголоо. За дараагийн сонсогчдоо сэдвүүлдэ залгаад холбогдсондоо баяртай байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр сонсогчд маань нэг л юмыг аяг болоод илдэг. Та эхлээд нь сэдвээ сонсоод өгөөч. Би яг өдөр болго юм точиг сэдвээ сонсноо гэдэг учир нь яг энэ. Та яг одоо сонсоод эхнээс нь ахуулаад сонсч иж болно. Гэтэл дундаас нь ч юм уу тий бараг төгсгөлөөс нь ингээ сонсож байгаа хүмүүс маань сэдвээ сонсоогүй шууд ингээ холбогддог. Нэгт хоёр дахь ирэхэд радиог унтраадгүй, утасныхаа спикер чихвч унтраахгүйгээр ингээ яриаддаг. Яагаад би хүмүүсийн яриаг тавтаад идэх учир нь бол тэндээ байдаг шүү. За дараагийн сонсогч байна уу? Байна. Чимдэргүй. За энэ сая сэдвээ сонссон. Энэ хайртай дотны хүмүүсээ алдсан талаар тий. Ер нь бол ханижлээ. Би бол нэг иймэрхүү юм болцсон. За. Тэгээ одоогоос 10-аад жилийн өмнө. Тэг. Яг гэр бүл болж амжааг учсан яг тухайн үед би давхар байсан. Тэгээд нэг цалхуу байдлаар нэг хариуцлагагүй нөхрөө буруу үйлдэлээс болж хайртай өсгөөгээ. Тэгээд төрж хороод мэдлж амжаагүй өрөө алдчихсан. Сонсогч таны радио асаалттай байна уу? Радиогоо бүтэн унтраагаад өгөөрэй. За, одоо л нэ. Одоо зүгээр байна. Тэгэхээр золгүй байдал хүний хариуцлага гэхийг бодоход авти осл юм уу? Ааха. Тэг. Хайртай өсгөөгүй гэр арай зохиож амжаагүй. Тэр нэ би давхраас хараад мэдлж амжаагүй өрөө хоёулын цуг алдчихсан. Яасаа ихтер юм бэ? Согтууж болооч байсан юм уу? Ёо нэг хурдтай явсан машинаас л олж. Тэг. Хоёр хүний алдсан байж та тэгэхээр. Тэгээд тэр хүн бол яг гоо тэгээд авах ёстой шийдвэрлээ аваад явсан. Тэг. Тухайд гэр бүл болж амжааг болохоор нөгөө хартасгүйгийнх маань аав ичээс нэлээ уугашуутай би ч гэсэн бас уугашуутай тэгэл мартахс нэлээ үтсэн энэ болж өнгөрсөн үйл явдлыг тэгэхэд бас хэцүүлээд цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн тэгэл одоо хүртэл санаал одоо таны ингээл нэвтрүүлэгт ярьж байгаа хүмүүсийн юм эднэрийг яхаар тэгэл бас сэтгэлж байгаа бас ийг уулчаал тэгэл байх уу. Хэнийг нэг буруугаас болоо тийм ээ хоёроор хайртай хүн нэг дор алдна гэдэг. Хэцүү. Яаж тавьж гарваа та? Түрүүний ярьсан ахуй шиг л ерөнхийдөө өөрөө өөрийгөө завгүй байлгаал. Тэ.
болжуулах бол завгүй байсаар хагаад. Тий. Тийм байна. Тэгжэл өнгөрөөд хахад л сансаар л тийм ээ бодогцоор л. Тий. Гол нь нөгөө хорвоод мэдлэлцэн амжаагүй хүүгээ бодохоор л хамгийн амар нэдэг. Өөрөө бодохоор. Хүү гэхээр та бүр хүүсийг мэдчихсэн юм байна тий? Тий, үзүүлээд тодорхойлуулсан байсан. Хамгийн амар нь тэр л байсан. Ятаж одон залах өргөн хорвоод мэдлсэн байсан бол гэдэг. Тэрнийг л одоо л. За тэгэхээр та хайртай татныхаа хүмүүс яраас үсэн. Өдөртөө сайхан зуул өргөд ончихгүй тийм ээ. За баярлалаа танд орой сайхан өнгөрүүлээрэй. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Цамтээврийн осол гэдэг юм үнэхээр аюултай Монгол Улсын хэмжээнд бол баг дайн тулаан болж байгаа газраас илүү амжилттай байдаг. Тэгэхээр магадгүй яг одоо нэвтрүүлгийг сонсоод явж байгаа жолооч нар минь бас тийм ээ хариуцлагатай байгаад согтуугаар жолоо битээ бариач. Нэгд хоёрдоод ирэхэд хурдаад харуулж яваач. Та өөрөө одоо аюулгүй гэж бодож байгаа ч гэсэн өөр хэнийг 8 насны ингээ хүрчих үедээ насан туршдаа хин нэг ингээд сэтгэлийн там унгаах юм хийх үедээ тэгэхээр болгоомжтой оролцож байгаараа бас танаас гадна маш олон хүмүүсийн амнаас хамааралтай байдаг учраас яаралгүй тийм ээ ер нь юундаа ч яарах вэ тэгээ дээрэс нь согтуурсан үедээ жолоо битгий барьж байгаасэ гэдэг уриалгыг бас хэлээ тийм ээ. За хамтраалагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Sky Media Android TV болж шинжлэгдсэн байна. Sky Media шинэ бас хурдан дэлхийн хамгийн сүүлийн үеийн Android TV үйлдвэрлэлийн систем төхөөрөмжтэй бол шинжлэгдсэн байна. Манайхны сайн мэдих зурагтын нөгөө хар төхөөрөмжл гэсэн үг байна л да. Android TV системтэй төхөөрөмжийн давуу талууд нь яг юу юм бэ гэхээр таны үзэх кино болон контент нь 4K нэгтршилтэй дол боё 5.1 дууралттай болоод гэртээ кино театрын мэдрэмжийг авч дууд урсыг өндөр чанартайгаар хүлээж авч үзэх нь за видео сангаас хайлтыг нь улам хялбар болсон. Хайх киноныхоо нэр төрөл найруулагч гэх мэт утгыг нь удирдлагандаа хэлэхэд тухайн кинонд шууд гараад ирэх юм байна. За ингээ хүн бүр тусдаа бас дундаа профайл буюу нэвтрэх нэр нууц үгүйсгэд ашиглах боломжтой болсон байна. Үүний хамгийн зөв давуу тал нь хүүхдэд профайл үсгээд эцэгхийн хяналт хийх бас боломжтой юм байна. Жишээнийх нь гэхээр хүүхэд өөрийнхөө буюу хүүхдийн профайлаар ороход дан хүүхдийн нас онцлогтод тохирсон кино контент гарч ирнэ. Хүүхэд дураар одоо нэг кино түрээслээд их төлбөр гардаг байсан явдлыг байхгүй болгоод сар түрээслэх үнийн дүнгууд хязгаарлах боломжтой ингээ болоод өгч байгаа юм байна. За шинэ бас хурдан Android TV төхөөрөмжийн бас нэг гайхамшигтай давуу тал нь таны зурагт ухаалаг биш байлаа ч гэсэндээ аль биесны онцгой хэрэгтэй YouTube болон Netflix аппликейшнүүдийг шууд ашиглах боломжтой гэсэн. За хэрвээ яг одоо энийг захиалахыг хүсвэл 76 9000 дугаарлаа холбогдоорой. Тэгээд шинэ бас хурдан Android TV төхөөрөмжтэй Sky Media үйлчлэгээний шинэ хэрэглэгчдээс нэг гэр бүлийг Японы улсын Токио хотод байршилтай Warner Bros Studio Making of Harry Potter Ichiban паркаар аялуулах гэж байгаа юм биш үү гэхээр бас ацтан болох боломжтой юм байна. За тэгээд холбогдох утасны дугаар нь 76 гэсэн дугаар нь сошиал хаяг нь Sky Media за Skytel цэг эмэн гэдээ орохоор дэлгэрэнгүй мэдээлэл гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Sky Media Android TV болж шинжлэгдсэн байна. Цаантайгаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шуудтас 77 77 38 83 77 77 38 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Хамгийн хэцүү цаг үеийг өнгөрөөж байгаа юм байна. Хүчтэй байгаараа гэсэн байна. Ясаа актер хэрэггүй гэдэг чинь. Аав минь хэдэн жилийн өмнө яг энэ 4 сарын 28-ны орой бурхны оронд явсан да хөөрхий. Ээжийн тухай дуу сонсох болгондоо уйлж их боддогтоо хайртай ээжигээ хүн маш их санаж байна гэсэн байна. Хүнд дааж чадахын хэрээр нь ачаа өрүүлдэгэ гэдэг үг байдгийн. Сэтгэлийн тэнхээдээ байгаарай. Хүн хүнээрээ дутдаг шүү гэд битсэн байна манайхаа. Нэгэндээ урмын үг хамгүй харилцагтнаас маш их баярлдаг шүү. Магадгүй таны бичсэн тийм ээ нэг комент ч гэсэн нэг хүнд ямар их тийм өгдөг болоо тэрийг бас бодвол сайхан. Хайрлаж хамгаалахаар хар цагаар өгжиж барин өсгсөн хайртай баг дүүгээ алдаад маш амжилттай байсан. Одоо байсан бол 40 ихтэй сайхан залуу байгаажээ бурхан минь гэсэн байна. Ажлын амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. За өнөөдөр холбогдсон хамт байсан сэтгэлээ нээсэн бүх сонсогчдоо баярлалаа гэдэг үнэхээр үнцэдв. Тэгэхээр хин нэгний гаднаас нь хараад хайртай хүн алдсан ч юм уу тийм ээ амьдрал нь тунд авгүй яваад байгаа боловч тэр хүнд юу болж байгааг бид нар мэдэхгүйгээс хойш амьдтаа бие биенээ
хайрлаа. Энэ түргээр нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч амын найруулагчаар ундрах нар ажилласан. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Амьд Бахтэр хүүхдийн нэгс бяцхан гэсэн дад жаргал бэлэглэн мөн SK Media Android TV болж шинжлэгдсэн байна. Хамт байсан сонсогчдоо баярлалаа. Та бүхэн минь сайхан амарцгаарай. Маргааш энэ цагтаа эргэн байртахаар уулзъя.